Баруун Хөсийн Тулгуур төв Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвд 106 эмчид 198 совилогчид тусгай мэрэгжилтэн ажиллаж байна. Тэдний дийлэнх хувь нь буюу 80-аас 90% нь цалингийн орон сууцны гээд давхар зээлтэй. Совилогчид дунд мэрэгжилтнүүд нь ажилласан жилээс хамаарат хамгийн бага нь ердөө 380-аас 500 гаруй мянган төгрөгийн цалинтай бол эмч нар дунджаараа 450-аас 600 мянган төгрөгийн цалин хөлс авдаг байна. Давхар зээлтэй учраас зээлээ төлөөд үлдсэн цөөхөн хідэн төгрөг нь амьдралтанд хаанаач хүрэлцдэггүй. Ийм байдлаар олон жижил чадан ядан болгож бүтээж бас дуугүй явлаа. Одоо дуугарах цаг нь болсон учраас инхүү өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж оролцож байгаагаа хэлж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаач гэлээ хийсэн ажлаа шударгаар үнэлүүлдэг, түүндээ тохирсон цалин хөлс авчирдаг тийм л тогтолцоог тэд шаардаж байгаа юм а. Одоо бид хэд цалин мөнгөө нэмэлэх цаг ер нь болжээ. Бид хэд алийн болгон дуугүй байх уу тийм ээ. Өнөөдөр нэг совилогч бол стандартаар бол 20 хүнд үйлчлэх ёстой. Тэгтэл манай бүсийн онцлог эмчилгээний төвийн совилогч нар бол илүү нэг дахин илүү хүнд үйлчилж байгаа. За тэгээд ерөнхийдөө тасхийн ахлах совилогч нар бол ерөнхийдөө 2-3 хүний ажлыг хийдэг. Миний хувьд л ихэд би 3 хүний ажлыг хийдэг. Ахлах совилогчоо хийн, эмзүүчээ хийн, няруу совилогчоо хийх мэт ийм 3 хүний ажлыг хийдэг. Гэхдээ би бол ямар ч нэг цалин мөнгөний нэмэгдэл авдаггүй. Шөнө орой дуудагдана тэгж ажилдаг. Улс орны эдийн засаг хүндэрсэн өр зээл ихтэй байгаа нь хүний амнаас эрүүл мэндийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаа эгэлжирийн эмч мэрэгжилтнүүд цаашлаад ард түмний буруу биш, гагцхүү улс орныг өдөрдөн жолоодож яваа удирдагч улс төрчдийн буруу гэдгийг тэд хэлж байсан юм. Бид нар бол татвараа төлөөд хийдэг ажлаа хийгээд мөрөөрөл зүтгэж байгаа. Энэ олон жил хуримтлагдсан энэ зээл, энэ өөр авлага, энэ асуудал бол одоо манай дээд удирдлагатай холбоотой гэж үздэг бид нар. Ийм учраас бидний буруу биш, энэ ажилчдын буруу биш, ард түмний буруу биш учраас энэ хүмүүс ингэж энэ төрлийн одоо буруу удирдсан удирдлагын ч юм уу энэ нам дамжсан корпорациудын нөлөөнд бид нар ингэж буруутгаж хэлмэгдэж явах ийм үндэслэг юм аа. Тэд өнөөдрийн жагсаалд оролцож цалин хөлсөө нэмэгдүүлэх энэхүү шаардлагыг тавихтаа зүгээр ирээд зогсоогүй байна. Өөрсдийн ажлын ачаалал, ажилласан цаг хугацаа, авч байгаа цалин хөлсөө шүүгчийн цалин хөлс, ажлын ачаалал, ажилласан цагтаа харьцуулсан судалгааг гаргасны үндсэн дээр өнөөдөр ийхүү дуу хоолойгоо нэгтгэж байна. Тухайлбал шүүгч сардаа 160 цаг ажиллаад 3-аас 3.5 сая төгрөгийн цалин авдаг бол эмч нар хамгийн багадаа сардаа 160 цаг, дээрээс нь хол ойрын дуудлага, жижүүрийн цаг гээд илүү цагаа нэмээд ердөө 500-аас 800 мянган төгрөгийн цалин авдаг талаараа ярьж байна. За тэгэхээр бид нар тооцоод үзэх юм бол сардаа бол 120 цагийг дуудагддаг байна. За дээрээс нь ингээд жижүүр хоног сардаа бид нар 3-аас 4 удаа хийдэг гэж тооцох юм бол нийлүүлээд сардаа бид нар 352 цаг ажиллаж байж сардаа 800 мянга хүрэхтэй үгүйтэй цалин авдаг. Гэтэл шүүгч бол 160 цаг ажиллаж ээж биднээс бараг 2 дахин багаагаас 160 цаг ажиллаж ээж сардаа 3-аас 3 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг. За ингээд нэг цагийн хөлсөөр нь тооцоод үзэх юм бол бид бол эмч хүний хувьд бол 580 шүү дээ. Шотлол доошо буугаад ирэх юм бол ер нь бол бидний үндсэн цалин 480-аас 600 мянган төгрөг. Ингээд цагийн хөлстэй хуваагаад үзэх юм бол бидний нэг цагийн хөдөлмөрийн хөлс 3000 төгрөг байдаг бол шүүгчийн нэг цагийн хөдөлмөрийн хөлс 19 мянган төгрөг байдаг юм байна. Тооцоод үзэхээр тэгэхээр биднээс бараг 6-аас 7 дахин өндөр байгааз. Тэд өнөөдөр зохион байгуулагдсан жагсаалыг дэмжих байдлаар нэг удаа үгээ хэлээд урай лоозон бариад зогсох биш, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлсөө авах хүртлээр жагссаар бас дуу хоолойгоо хүргэсээр байх болно гэдгээ хэлж байлаа. Юутайч хүн ардынхаа амнаас эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч мэрэгжилтнүүдийнхээ тавьж байгаа шаардлагыг төр засаг нь шийдвэрлэнэ гэдэгт тэд найдсаар үлдлээ.